За нэг иймэрхүү өнөөдөр та бүхэндээ юу танилцуулах гэж байна вэ гэхээр Италийн алдарт Fantic брендийг танилцуулах гэж байна. За Fantic брэнд маань яадаг брэнд вэ гэвэл одоо сүүлийн жилүүдэд ялангуяа эндурогийн төрөлд бол маш эрчтэй одоо гарч ирж байгаа. За ялангуяа Италийн дотоодын эндуро, за жуниор англи, за мөн одоо Bergamo зохион байгуулагдсан International 6 Days гэж яригддаг тийм ээ. Олон улсын 6 өдрийн ралли фимийн одоо яг аль бие усны том эндурогийн тэмцээнд подиум хийсэн ийм одоо хоёр тактийн маш гоё мотоциклийг танилцуулах гэж байна. За ямар ч хайрцгаа задлаа те. За мотоцикл маань бол нэг 7 хоногийн өмнө Монгол буусан байгаа. За тэгээд та бүхэн шинэ цус за мөн магадгүй одоо шинэ брэнд гэдэг утгаараа бол маш шинэлэг байж магадгүй. За бидний хувьд бол одоо Dakar Rally за мөн одоо Sea2 Sky гэх тэмцээнүүдийг энэ мотоциклгээд өмнө харж исэн болохоор бидний хувьд бол илүү дотн илүү гоё санагддаг. Тэгээд хэдүүлээ өнөөдөр энэ Итали цусны тэгээд Итали бол өөрөө загварын ертөнц. За Итали чанар, Итали мейд те Италийн одоо цус, Италичууд гэдээ ярихаар бол маш гоё тийм загварлаг, маш гоё тийм одоо халуун дотноор амьсгал санагддаг. Тэгээд хэдүүлээ Италийн алдарт мотоциклийг задлж үзье. За надад бол shit. За мотоцикл маань бол үндсэндээ ингээд задаргаа нь бол ингээд гараад ирэхэд маш ойлгомжтой. За өрүүлийн нь бол салгаад энэ бэлдсэн байж гин. Тэгний хаалт байж байна. За энэ хайрцаг дагалдаад ирсэн байна. Хайрцаг хэдүүлээ нээж үзье. Хайрцаг дотор нь юу байна. Усрахад одоо яг ямар ажиллагаанууд ордог байх нь тэрийг бас харцгаая тийм ээ. За энэ дотор бол маш ойлгомжтой. За энд бол лифо батарей байж гин тий. За энээр Unibat гэдэг ийм литиумын батарей байж байна. За энэ батарей бол мэдээж бол маш хөнгөн, тэгээ шингэн биш хөөрэ гэдэг утгаараа бол одоо эндурочтой хувьд бол найдвартай хэрэглээ талаасаа маш зүгээрдэг. За дараагийнх нь энэ дотор юу байна вэ? Өрүүлийн зөөлөвч байж гин. Би задлаа. За өрүүлийн уртлын яг энэ нөгөө голын хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсэг. Энэ хэсэг дээр нөгөө цээжээрээ зогхоход зөөлөвч за урд гарны хаалт ингээ байж байна. За энэ гарны хаалт бол мэдээж ойлгомжтой. Сайжруулсан пластик. За цахилгааны юм нэмэлт утаснууд байж байна. Энэ бодвол одоо номерын гэрэлний ч юм уу те. За энэ number plate буюу одоо үндсэндээ номер татвар. Сүүлийн үед ялангуяа нөгөө яг замын хөдөлгөөнд оролцож байгаа электрон мотоцикл одоо бүх төрлийн мотоциклд номер авах бол шахаж эхэлж байгаа бол та бүхэн бол энэ мотоциклыг аваад бол гайхын бичиг одоо гэрэл тохоо бүх юм одоо хайр центр дагалдаад ирж байгаа. За ингээд мотоцикл авах хэрэгтэй. За бүтэн зөөлөвчтэй ирсэн байна. Зөөлөвчийн хойтлоос нь урагшаага суглаад авъя. Мотоцикл маань өөрөө хоёр дугуйтай учраас мэдээж баланс маш чухал байдаг. Тэгээд яг сүүлийн үед гарч иж байгаа мотоциклуудын хувьд бол хоёр дугуун дээр хөдөлсөний дараа тогтвор гэдэг юмыг маш их ярьдаг болсон. За эргономик хөдөлгөөн гэж ярьдаг болсон. За миний хувьд бол яг энэ брендийн мотоциклыг маш ойрын хугацаанд ойрын зайд нэг хөдөлж үтсэн. За ялангуяа Enduro 450 мотоциклыг бол унаж үтсэн хүний хувьд хэлээд бол маш тийм агрессив хөдөлгөөнтэй одоо юу гэдэг характертай. За тэгээд ерөнхийдөө бас нэлээд тийм огцом сайтай тим санагдсан. Тэгээд ерөнхийдөө яг уралдаанд оролцож байгаа эсвэл эндурогоор одоо хичээлж байгаа залуучуудад одоо хандаж хэлэхэд бол шинэ брендийг унаад яг шинэ одоо энэ технологиг хэрэглээд үзэх нь бас маш давуу талтай байдаг. Маш олон төрлийн мотоциклүүд байгаа. Тэгэхээр бол сүүлийн үед орж ирж байгаа шинэ брэндүүдийг ялангуяа сонирхоод үзээрэй. Айгуу гоё мэдрэмжийг та бүхэнд өгөх болно. За энэ дээр ингээд дөрвөлийн юм хуваарлалт байдаг. Recon-ы онцгой брендийг сонгож мотоциклэндээ хийсэн байна. Ерөнхийдөө Италичуудын маань нэг давуу тал нь за ер нь мэдээж бол өөрсдөө эдэлж хэрэглэж байгаа гэдэг утгаараа өндөр зэрэглэлийн брэндүүд дээр бол өндөр зэрэглэлийн тоноглолуудыг сонгож хийдгээр алдартай. За тэгээ энд бол ус модууд нь баг шиг байна те. GPA, QS энэ гэсэн хасаагаад нөгөө модууд байдаг, тракшнууд байдаг. Сүүлийн он зал мотоцикл бол шаруу жонголтны хэсэг илүү тракшныг засдаг тийм болчихсон байгаа. Аккумулятор боохын тулд сандлаа аавна. Тэгээ сандалны дор аккумулятор маань байж байгаа. Биржигрэг болохоор нөгөө эндурогийнхан маань болохоор нөгөө үндэн дээр нь байрцалддаг. Тэгээд нөгөө
яг олон улсын нэршлэн болохоор нөгөө Saladella гэдэг нэг санал манлууд тэд нар болохоор нөгөө diamond sheet гэж ярьдаг. Аккумулятор холбоч. За энэ дотроос хоёр стикертэй ирд юм байна. Юуны бат гэсэн. За энэ хоёр талаар нэг юу хийд юм бэ? Зөөлөвчтэй ирд юм байна. Нэмхэн талтай хасах нь орд юм байна. За энийг яваад татаад нэхлээр энэ ирмэгээс анзаарч явах хэрэгтэй. Энэ ирмэг доошоо харж орвол илүү зай баг эзлэн дээшээ товоохгүй нэгэнт бас нэг юм унгаж байгаа юм байна. Анханаас нь бас юм маш зөв шалгаж хийж явах хэрэгтэй. Яна энийг авцсан. За завсандаа авч идөө. Ямар гоё юм бэ? Өөр юм авч байгаа юм шиг. За. За сандлын болт молт бол мангар бахин байна уу? Нэлээд сайн бэглэгээтэй ирдэг байгаа. За ерөнхийдөө үйлдвэрээс ирж байгаа моцоглууд бол мэдээж ойлгомжтой ийм татлаг юмнууд бас нэлээд сайн хийж өгнө. За хамгаалах хэрэгслэл гэж ярьдаг те моцоглийн аксессуар, хувцас хэрэглэл, за мөн бас та бидний сайн мэдэх нь пластик юм дэр байдаг энэ HRBS гэдэг брэнд үүдэг. За HRBS брэнд бол дэлхийд одоо маш алдартай баг номер гэж нэг яригддаг юм үйлдвэр. За HRBS-ийн захирал Franco HRBS гэж хүн байдаг. Тэгээ Franco HRBS-тэй 2022 оны Dakar Rally-драа танилцчихсэн. Тэгээ Franco маань эзэн цөлдөд машин түлшгүй болоо зогссон байж хахад нь зам ангаас нэг 20 литр түлш авч төхүүлж өгөөд тэгээд бас нэг найзалж ирсэн. Тэгээд энэ маш дотн санагдж байна. За энийг ухсраа. За моцикл маань ерөөхдөө ийм гоё цагаан, улаан, за асфальтын саарл өнгөний ийм комботой. Хоёр тактийн моциклууд та бүхэн мэдж байгаа энэ гүзээ яндан гэж ярьдаг тийм ээ. За manifold нь бол ийм том хуйлруулагчтай ийм байдаг. Зэрэгцээг байгаа зипнүүдийг ажиллаад авчээ тийм ээ. За моциклыг ерөнхийд нь танилцуулбал яг Италийн мотори минерали гэдэг яг өөрсдийнхөө одоо хөгжүүлэлтийг сүүлийн 5 жил хийж байгаа ийм одоо моцикл байгаа. За ерөнхийдөө яг үндсэн харагдаж байгаа часэ буюу арам маань бол Yamaha WR одоо рамтай. Тэгэхээр WR рамн дээр өөрсдийн одоо мотор, за мөн Kayabaгийн амортизатор, Reco-ны рүүл, за тэгээ Domino-гийн Urquotic маш их сонирхолтой санагдаж байна. За Domino-гийн Urquotic ийм гоё респонс өндөртэй тийм шинэ моциклийн юмнууд угаасаа юм гоё гэдэг. За тэгээд мэдээж та бүхэн мэдж байгаа Brembo-гийн торомсны одоо шингэн системтэй. За мөн бас та бүхэн сайн мэдж байгаа хөтэй клатч буюу одоо конс маань өөрөө бас юм Brembo-гийн алдартай гидравлик гэж ярьдаг. Тэгээд гидр манайхаар бол шингэн констой. За мөн одоо яг энэ моциклэн дээр нэмж ярих юм бол яг энэ инжекцны систем маань бол арай ондоо системтэй байгаа. За энэ юу хийж өгнө гэвэл за мөн одоо яг адилхан хоёр тактийн моцикл ялангуяа нөгөө масла холдог болон холдгоо тусдны хийдэг гэж ярьдаг. За эднийх бол за масла бол ийшээгээ хийдэг. Маслын 800 грамын банктай, бензин банк маань бол 9 литрийн банктай ийм мотоцикл байна. За хороопны хувьд бол 5 шаталтай. За 3 болон 4, 5 доор хараа бол илүү гүйлттэй. Fantic-ийн хамгийн гоё юм юу вэ гэх юм бол яг энэ өөрсдийн гэсэн тоноглох шаардлагагүй тийм ээ. Заавал одоо энэ хүмүүсүүд авчаад FMF ч юм уу, за магадгүй Procerco, Dakar Pouch-ийн exhaust системийг тавьдаг, яндангийн системийг тавьдаг бол за Италийн алдарт 70 гаруй жилийн түүхтэй байсан баха. RAW гэдэг маш гоё яндан байдаг. За ялангуяа Европууд, Италичууд их хэрэглэдэг RAW гэдэг энэ брендийн яндан өөрсдөө Fantic factory моциклууд дээр суйрлуулдгаар бас алдартай. Цахилгаан хавхлаг гэж ярьж байгаа тийм. Яндан онгойлгогч маань яндан онгойлгогч гэж ярьдаг. За манай хоёр такт өндөг, за моцикл сонирхдаг, эндуро сонирхдаг залуучууд бол мэдж байгаа. За хаа өгөнгүүт яг тэнд ирж байгаа даралтан дээрээс хүчтэй яг ингээд моторон дээрээс ирж байгаа тэр их даралтан дээрээс яндан ингэж онгодог хавхлаг байдаг. За тэр маань бол энд бол электронтэй цахилгаан хавхлагтай болсноор маш тийм мэдрэг болсон байгаа. За энэ нь бол энэ моциклийн хамгийн одоо эндурогийн төрөлд тийм ээ хамгийн том дэвшилтэт технологи гэж яригдж байгаа юм юмнууд байгаа. Нэмэлт тоногоор одоо LED гэрэл хийх шаардлага байхгүй. Өөрөөсөө маш хүчрхэг гоё LED гэрэлтэй. Сүүл үеийн моциклууд бол та бүхэн мэдж байгаа хэрэг урд гэрлэндээ их анхаарал тавьж байгаа. За тэгээд урдлын энэ амортизатор бол ойлгомжтой 48 мм-ийн Kayaba байгаа. За мэдээж Kayaba-гийн амарчин бол маш одоо агрессив ажиллагаатай. Жохон 5 дахь мэдрэгдэг хүмүүсүүдэд бол зориулдаг дагуу. Тэгээд эрчтэй явдаг хүмүүсүүдэд зориулсан юм хагас жоох юм хатууфтар юм амарч юм. За мэдээж уртлын хойдлын обод маань бол Excel-ийн Takasaki-гийн
та бодтой байгаа. За мөн одоо энэ та бүхэнд бол мэдээж энэ яг энэ хэсгийн одоо энэ дискик те энийг харах юм бол маш гоё хийцтэй. Халтын зэрэг багтай хөргөх одоо юм юутай сайтай юм олон нүхтэй гэсэн үг те. За та бүхэнд бас ингээд дуулахад бол энэ мотор маань өөрөө маш чамин одоо хийцтэй. За тэгээд энэ моторын хүч бол мэдээж ойлгомжтой маш өндөр хүчтэй. За тэгээд хоёр тактийн мотоцикл өөрөө маш одоо тийм агрессив явдалтай байдаг. За радиаторын хамгаалалт бас үйлдвэрээс юм хөнгөн цагаан энэ наатлаар юм хамгаалалтайгаа харагдаж байна. Дээрээс нь ингээд ярих юм бол энд бас энэ Brembo-ны хамгаалтыг бас хийж өгсөн байна. Энэ үйлдвэрийн юм дискний хамгаалтуудыг хийж өгсөн байна. Энэ бас их давуу талтай. За италичуудын маань нэг давуу тал энэ жижиг хэрэглүүд дээр маш анхаарал тавьдаг. Тэр нь юу вэ гэхлээр гэрлийн свич те энэ асфальтын свич энэ юмнуудыг маш гоё чамин бөгөөд ийм ойлгомжтойгоор хийсэн байна. Энд их ачаа өгөөд ийм бондгор энэ дээр мэрэ байдаг те тэр мэр бол аюу хэцүү байдаг. За энэ дээр нэмэлтээр энэ өргөлийн нөгөө юг хий. Гарны хамгаалтыг за мэдээч энэ бас хамгийн чухал хэсэг. Яг энэ нөгөө уртлын темпер дээр маш их хүмүүсүүд нөгөө цээжээ зогтдог. Энэ маань өөрөөс яг энэ өрүүлийн темперний хамгаалтын хэсэг болохоор яг энэ дээр ингэ таарсан. Хэвтэй хэвэндээ ингэ оруулаад таарчдаг юм байна л да. За Sherco-гийнх бол энэ худалдаж авахар байдаг. За мэдээж брэндүүдийн ялгаас янз янз байдаг. За тэгээ Итали хийцийг үзлээ, Австри хийц үзлээ, Швед хийц үзлээ. Нийсийн тосыг хийх чинь ягаад энэ нийсийн тос хийж ийнэ гэхээр Fantic-ийн маань үйлдвэр өөрөө нийстэй бас хамтарч ажилладаг. Ялангуяа раллин дээр бол нийсийн тосыг хийдэг. Надаас маш бага хэмжээний Premix хэрэгжилж исэн. Марио Армандо унахтаа хэрэгжилж исэн тос байгаа. Энэс бас жоох хийчихье. За энэ бол өөрөө нэг 800 г орчим болдог. Маслын өөрийнх нь одоо банктай. За тэгээ мэдээж та бүхэн бол мэдж байгаа. Тос бензин хоёрыг зэрэг ингээ хийгээд явах нь амар байдаг. За яг карбюраторыг хэрэглэж байгаа хүмүүсүүд маань бол мэдээж боломжтой байнгын масл өрөөд явна. За ингээд өнөөдрийн хамгийн гоё хэсэг яг энэ мотоциклийн те яг үндсэн дууг нь сонсъё. За хоёр тагтаас ялгарч байгаа үнэр бол үнэхээр тасархай байдаг. Нормалтай байж байгаа нь гоё юм тийм ээ. Вау, ямар гоё юм бэ. Хунмар санагдчихтий. За нэг юм байна. Тэгээд ямар ч байсан Монголд одоо маш олон төрлийн мотоциклүүд. За ялангуяа яг эндуро, кросс тийм ээ. За тэгээд дээрэс нь ралли төрлийн мотоциклүүдийг үйлдвэрлэдэг ийм брэндүүд орж иж байгаа бол миний хувьд бол маш их таларгалтай. За хоёр тактийн мотоцикл ундаг залуучууд уулхаад endurance хийж байгаа. За тэгээ богдоор аялдаг, за хойд лагрын уулаар аялдаг хүмүүсүүд бол энэ мотоцикл бол маш гоё санагдлаа. Өргөн биш тийм ээ. Яг энэ шейпийг их гоё шейптэй гэж бичсэн байсан. Энэ шейпийг бол өнөдрхийн тулд бол унаж үзэх хэрэгтэй. За тэгээ дээрэс нь энэ урд гэрлийн нүрийн хэсэг тийм ээ. За тэгээд энэ номерын тавцсан яг энэ Керланы хэсгийн энэ загвар бол надад маш их таалагдлаа. Тэгээ ерөнхийдөө нэг цаанаас нэг юм Европ төрх бол мэдэгдэж байна. За ингээд та бүхэндээ Fantic-ийн 2 тактийн XC300 гэдэг маш гоё мотоциклыг танилцууллаа. Ингээд дараагийнхаа мотоциклоор уулзъя. Түр баяртай.